сайн байцгаана уу? Намайг Наранбаатарын Болор Эрдэнэ гэдэг Өмнөг аймгийн Таланцаатгаас өмнө иргэ. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 2025 стартапын арга хэмжээнд би Gobi AI Agency гэдэг төслөөр оролцож байгаа. За энэхүү төсөл маань химэл оюун ухааны технологиг ашиглан үйлчлэгээ үзүүлэх юм агентлаг байгуулах зорилготой юм аа. За химэл оюун ухаан гэдэг маань одоо хүн төрөлхтний хөдөлмөрийг хөнгөвчлөх, эдийн засаг болон цаг хугацааг нь хэмнэх, нэмэлт одоо боломж бололцоо борлуулалтыг өсгөх бизнес эрхлэгчдэд таатай нөхцөлийг бий болгох зорилгоор одоо үүсээ дэлхийд даяараа хэрэглээд салбартаа чиглэлээр мөн одоо хүчин чадал хэм маягаараа ингээд өөр төвшөнд ингээд ашиглагдаад эхэлсэн байгаа. Бид нар одоо тодорхой үед орчин үетэйгээ цаг хөл нийлүүлээд AI энэ химэл оюун ухаан гэдэг зүйлийг одоо ажил бизнестэй ашиглаад ингэж өөрсдийнхөө цаг хугацаа, эдийн засаг, нөөц боломж зэргийг нэмэгдүүлэх ийм бололцоо байгаад байгаамаа. Химэл оюун ухаан зөвхөн контент бүтээх, зөвхөн маркетингийг гүйцэтгэх зорилгоор ашигладаггүй, тодорхой төсөл төлөвлөгөөнд тооцоолол хийх шаардлагатай, өөрсдөө хэрэгтэй мэдээллийг цуглуулахад ашиглах, за санхүүгийн тооцооллыг тайлан бэлтгэх гээд одоо шинэлэг завгуур одоо өөрсдөө тохиромжтой завгуур мэдээллүүдийг боловсруулах гэх мэт одоо хүний ажлыг бол 30-аас 70% хүртэл хөнгөлөх боломжтой. Энэхүү агентлагийг цааш нь хөгжүүлэх, одоо чадахжуулах, иргэдэд сургалт явуулах, за мөн цаашлаад бизнес эрхлэгчтэй, бичил бизнес эрхлэгч энэ хүмүүстэй хамтарч ажилласнаар маркетингдаа зарцуулах цаг хугацаагаа багасгана, эдийн засгаа хэмнэн одоо олон давуу талыг бий болгож одоо энэхүү AI буюу химэл оюун ухааны технологи гэдэг маань бол бидний одоо энэ орчин цагт бол гарч ирээд байгаамаа. Энэ хөтөлбөрийн санхүүжилтөнд хамрагдсанараа нэгдүгээр агентлагаа тохижуулна, хоёрдугаар чадварлаг нэг ажлын байр, чадварлаг мэрэгжилтэнгээ бэлтгэн, гуравдугаарт нь орон нутагта бизнес эрхэлж байгаа хүмүүстэй нэн тэргуунд одоо AI-г хэрхэн үйл ажиллагаандаа бизнестэй өөрсдийнхөө байгууллагын маркетинг сурчлагаандаа яаж ашиглах вэ гэдэг талаар хамтарч ажиллана. Өмнөг аймгийн засаг дарга, Өмнөг аймгийн засаг даргын хамгийн газар болон одоо энэхүү гарааны бизнес залуучуудын хөдөлмөрийг дэмжих гарааны бизнесийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажлын хэсэг хамт олонд нь бас нийт төсөл таамаглаж байгаа залуучуудынхаа өмнөөс баярлалаа илэрхийлье.